Энэ орчуулга нь бас айгүй гоё, манай Ариун гоо маш гоё орчуулсан юм. Уран яруу тий монгол хэлний одоо бүх баялагийг ашиглаж ингэж орчуулсан байгаа. Тэгээд Seeing and Savoring Jesus Christ гэдэг орчуулах юм бол Есүс Христийг харж тэгээд амталж таашааж одоо savoring гэдэг нь болохоор ерөнхийдөө хүн ямар нэг юмыг сая би чихээр идсэн шиг амтлаад тэгээд тэрийг маш гоё амтрахаж тий таашааж гэж хэлж байгаа. Ер нь бол ангалагт сонсогдох юм байна. Таашаах уу амтлах уу гэхээсээ илүү. Гэхдээ яг Христэд итгэж амжаагүй, итгэгч биш хүмүүсийг хүмүүс зориулж бичсэн баг ганц ном нь энэ байхаа гэж хэлсэн байдаг байхгүй юу? Дээрээ ойлгоно гэдэг маань Есүс Христийн тухай бүх үннийг, бүх зүйлийг бид нар сүнсээрээ ойлгож одоо мэдэрч вау нэр тийм байна гэд бүр тийж бүр энэ дээр надад бүр тийм ухаарл ингээд төрж исэн. Тэгээд залбирал дээр зарим номыг амталж, заримыг нь залгиж, заримыг нь зажилж шингээж авах хэрэгтэй. Фрэнсис Бэйкон. Итгэл үйлчлэлийн Мирагийн номын тавиур.